За хай. Бэлтгэлээр ирлээ, жимдэр ирлээ. Би ер нь 7 хоногт нэг 3-4 удаа бэлтгэлтэй ордог. Тэгээд эхлээд одоо өнөөдөр цээж мөр орно. Гэхдээ эхлээд орохоос өмнө жоохон бие халаах хэрэгтэй. Тэгэхгүй бол гинтэж бэртэн. Тийм болохоор нэг 5-10 минут одоо гүйтгэе. За. Ер нь л тэгээд бие халаах бол айгүй чухал. Яагаад тэгэхээр одоо бие халахгүй бол булчин чинь одоо шүнс чинь жоохон сунгаж өгдөг учраас одоо жишээ нь цээж орж явахад зарим бэлтгэлээ хийхээс өмнө бие халгаагүй хүмүүсийн цээжнийхэн булчин урагдах магадaltaй байдаг. Тэгээд ер нь бол мөрний асуудал их нэлээд олон хүмүүст байдаг. Тийм болохоор нэг ихч биш, багч биш, яг л тохируулаад жоохон гүгээ, жоохон хөлсөө гаргаад тэнгуутаа жоохон сонголтууд хийгээд яг орох гэж байгаа дооч чийж орох гэж байгаа учраас жоохон ингээд сонголтоо хийгээд өгөх хэрэгтэй. Яг орох булчингаа. Тий. За. Тогтоод жоохон галхий. За, яалаа олчлоо. Одоо хэдүүлээ цээж ороод, тэгээ мөр ороод, тэгээ өнөөдрийн бэлтгэл дуусна. Юу? Сайн. Манай багш хөлд орж одоо би багшийн доор бэлтгэлээ эхлээд ер нь бол 2 жил болж байгаа. Тэгээд өдөрт надад тусалж дэмжиж байгаа. Тийм. Яг. Фитнес бол тэр тархины хүчин чадлыг сэргээж өгдөг, чиний ядарсан тэр мэдрэмжийг чинь байхгүй болгож өгдөг, хөлс гараад би чинь шууд ингээ автоматар сэргдэг. Тийм болохоор аюу гоё. Тэр талаараа бусад спортоос ялгаатай байдаг. За, ер нь бол анх би фитнес явсан шалтгаан болохоор 2 жилийн өмнөөс явж гисэн. Тэгээд 2 жилийн өмнө би нөгөө нэг нэлээд тархан байсан. Тэгээд тэрний ер нь бол таалагдаагүй мэдээж. Тэгээд өөрөө яаж турах уу гэж бодож байгаа. Тэгээд фитнес явж эхлэгээд тэгээд өөхөө булчингаар сэлгээд. Тэгээд ер нь бол хуучин бол хүнд 80-тэй. Тэгээд дээрэс нь ихэнх нь өөхөд гэсэн. Одоо бол жин ер нь л ялгаагүй. Гэхдээ хамаагүй булчинтай болсон. Тэгээд ягаад бас нэг фитнес явж байгаа шалтгаан болохоор ингээд яг ингээ хичээлдээ яваад одоо ингээ гадуур ингээ хүмүүстэй танилцах ч юм уу те хүмүүстэй юм ярих тэр бол ингээ оюуны үед ингээ жоохон ядарна. Тэгээд ингээ хөлсөө гаргаад ингээ жин дээрээ гүүгээд ингээ төмрөргөөд тэрнгуут ингээ зүгээр цаанаасаа л ингээ гоё ингээ тайвшраад тийм болохоор ер нь л жиндээ явах анх хэлсэн шалтгаанууд нь тэр юм те. Анх болохоор нөгөө нэг яг орж ирээл ерөөсөө юу ихээ мэдэхгүй тэгээд бүдэ ахаас асуугаад юу хийвэ тэгээд анхнаа энэ машин дээр заагаад энэ дээр очиж шахаад үзгээд тэгээд анх шахтаа би зөв голыг нь ч дийлдэг байсан. Тэгээд одоо бол хоёр талд нь аль хэдийн нь 20-ыг хийгээд шахвал шахаж чаддаг байсан. Миний PR гэдэг нөгөө нэг хамгийн хүн дээр яг ганц удаа дээшээ яг хамгийн үндтэй хэдийг явуулж чадах юм гэдэг юм байна. Тэгээд баг хэд гэсэн 40 хэдийн өрчлөлт гарсан. Өргөж чадчих байгаа жингээс бол оюуны үед гэвэл анх ингээд аюу ингээд стрессээ одоо чинь тайлах юугаар тайлахаа мэдэхгүй байдгүйсэн. Тэгээд жинний явж гиснээс хойш хамаагүй тайван болсон, аюу гоё тайван амгалан ингээд ер нь бол аюу гоё болсон. Тэгээд биений хувьд гэвэл одоо чинь ингээд хамгийн наанцх нь ингээд миний цээж ингээд бараг хавтгай байсан. Тэгээд одоо л мэдээж харж байгаа цэцлэг өөрчлөгдсөн байна. Өөрийгөө төлөнд харахад хамаагүй гоё харагдаад мэдээж өөрийн чинь ингээд confidence хамаагүй ихсэн. Тийм болохоор жинд яваарай. За одоо дараагийн тасгал руу орцгоё.
Миний яг хаж явдаг хүн бол Ronnie Coleman гэдэг хүн байдیں۔ 8 удаагийн дарааллаж Mr. Olympia талсан. Би ер нь тэр хүн шиг л насаараа хүүхдлээ жиндээ явах хэвээр. Хэрвээ би жимээ болчих юм бол би маань тийм амархан хурдан буцаад болохгүй ч гэсэн ингээд сэтгэл зүйн талаасаа одоо өөрийгөө голж эхэлдэг. Тийм болохоор би ер нь бол одоо жимдээ дахиж явах болохгүй гэж бодож байгаа. Яг өнөөдөр бодож исэн бүх ажлаа амжуулчлаа. Хичээндээ орчлоо. Одоо нэвтрүүлэгт орж байгаа юм чинь ойр димээгээ баярлалаагүй. Би нөө багасаа димээтэйг өссөн. Тэгээд завгүй гэж хичээлээ хийж явсаар байгаа тарин ойр тайлтай ч хийж хэлгээ мартчихэж. Тийм болохоор энэ завшааныг ашиглаад димээгээ баярлуулъя. За нэг дэлгүүр орж шоколад юм үцэцэг авъя. Миний хувьд бол цагаансар бол хамгийн гоё баяр. Учир нь би эмээг хаяжтай болдог. Манай эмээ бол 65 настай хүн. Харин манай буруу эмээ болохоор 85 настай хүн. Тэгээд уулзах болгонд хичнээн би баг уулздаг ч гэсэн тэгээд цагаансараар эсвэл хаяада зав гарахаар уулзах болгонд эмээгийн маань яг алтчих үүдэг. За одоо эмээ камер таахыг мэдэхгүй байгаа. Тэгээд ер нь би айгуу сандарч чинь. За одоо эмээгийн реакшн орж харцгаая. Хөнөр завгүй тэгээд өөртөө хайртай шөөж гэж хэлж чадахгүй тэгээд энэ дээр тавьсан. Баярлалаа. Юу камер бичлэг одоо явчих. Энэ харин нэг хичээлийн дараа гээд нэвтрүүлэгт нь орж байгаа. Тэгээд энэ бигийн хэмжээний нэвтрүүлэг шүү. за хүн газ хугацаатай нэвтрүүлэгт орж байгаа юм. Ухаад баяр хүргэе. За хүн газ хугацаатай. За манай эмээ гоён чимэг гэдэг тэгээд насаараа сэтгүүлч хийсэн хүн. Тэгээд би бүр багасаа 3 сартаагаас эхлээд эмээ дээр өссөн яг эмээгийн хүүхэд байгаа. Тэгээд өдөө болтол одоо ингээд навагийн сайхан бийтэй тийм болгож гисэн ганц эмээгийн мал ачаагаа тэгээд одоо хөслөн мөрөөдөлтэй тэр өхний эмээгийн мал одоо надад хэлж зөвлөгөөр өссөн. болохоор үүдээ их баярлж явдаг шүү. Хайртай шүү. Баярлалаа. Угаасаа бахархаж шүү. Улам илүү их амжилт гаргана штэ. За. Стопай юм шүү. За тэгээд манай эмийг надад хэлдэг яг 3 үг гэдэг. Зоригтой, тэгээд зогсолтгүй. Ингээд зоригтой бай. Тэгээд тэр зорилгоо хөөх зоригтой бай. Тэгээд хизээж хүчий зогс гэдгээр зогсолтгүй бай гэдэг үг байгаа. Тэгээд энэ үгийг би баримталж явж байна. Та хэд маань ч гэсэн энийг баримталж яваасаа гэж би хүсэж байна. Тэгээд надтай өнөөдөр хамт байсан баярлалаа. Амжилт. Яа тэгэхээр sorry. За. Хатаа их хүртэн байна. Шүүрсэн байгаа болчих доо. Болчихно. Өнгөрөө. Болчихно. Басно.